За би түрүүчийн хилцэх асуудалтай холбоотой хаврын жуулнаар хилцэх асуудалтай холбоотой өгүүлэгч жоод хоцорчлоо. Дараагийнх дээр юм болгосч. Тэгэхээр одоогийн байдлаар нь миний нэг 5 хууль өргөн барихад бэлэн болцсон байгаа. Тэр нь бол нөөтийн дотрыг 5% болгох хуулийн төсөл байгаа. Хоёрдугаарх нь бол онцгой дотрын тухай хуульд өөрчлөлт оруулах буюу хуурамч шатхууны эсрэг хууль байгаа. Гуравдугаарх нь төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого хүч хөрөмтийн өөрчлөлт оруулах тогтоолын төсөл байгаа. Тэгээ ингээд их хурлын дарга болохоор би энэ хууль тогтоолын төслүүдэд өргөн барихаар хүсэлт гаргасан. Гэвч их хурлын дарга хуулийн дээр чи ярина гэдэг ийм байдлаар асуудал хандж байна. Энэ хуулийг өргөн авахгүй байна л да. Засгийн газар таны хуулийн дээр өөр байр суурьтай эсрэг байр суурьтай байсан. Энэ бол тэрнээс үл хамааран миний эрхэнд байдаг. Өөрөлдвөл өнгөрсөн 4 жилийн хугацаанд би нийтдээ 27 хууль өргөн барьсан. Тэн дээр бүгдэн дээр нь засгийн газар эсрэг байр суурьтай байсан. Гэвч 8 хууль 3 тогтоолын төсөл батлагдсан байна. Тэгээ ингээд хууль өргөн барих тэр хүсэлтийг нь хүлээж авахгүй ингээд цааргалсан байдалтай. Дээрээс нь одоо яг хөө тэр хуурамч шатхууны эсрэг хууль бол ардын намынхны өнгөрсөн хугацаанд идж уусан. За бүр гişүнээ хилцэж байгаа асуудалтай холбогдлоо юу наа чи. Би хилцэх асуудлаа ярьж шít. Тэгээд тийм учраас ийм хууль байгаа. Дээрээс нөөтийн дотрыг 5% болох хууль бол ард түмэнд тун чухал хэрэгтэй. Ард түмний амьдрал хүнд хэцүү байж байгаа. Энэ хуулийг хүлээж авахгүй ингэж хойш нь татна гэдэг бол бас асуудалтай. Тийм учраас энэ одоо уулнууд өнөөдөр энэ асуудлыг оруулаад хэрвээ өргөн барьсан бол хуулиудаа хилцүүлээд явах тэр боломжийг бас хааж аваад харамсаж байна гэдэг хэлье.